боловсролтой мэдээлэл нь орж ирэх. Тэгээ утсан дээр бас асуулт өдр байвал харах хүнээс нэгээ тавьчих. Би тийм лайв юу байна? За орсон байна. За хэлцгээе. Хүн үзэж байгаа хамгийн гол нь лайв ч хүн үзэх ёстой шүү дээ. За тэр өөртөө утсан дээр лайв хийх. Яг одоогоор 10 үзэж байна. Яа, за үзэж байгаа шүү. 11 боллоо. 50 хүн хэлж үзэж ижлээ. 50 хүн ирэхээр бид гарлаа гэхгүй. За сайн дуу сонсогдож байна уу? Тэг хамгийн гол нь бидний ярьж байгаа яриас сонсогдож. Дуу маань сонсогдож байвал хэлээд өгөөрэй. Сонсохгүй байвал бас хэлээрэй. Хамгийн анхны лайв учраас туршлагагүй юмнууд гарч байгаа. Би Чимбат Ванана манай багш биш үү? Ванана. Чимбат гинэ. Ванана. Гинэ багш. Яг ингэж хариу өгөө. Чимбат чи. За ер нь дуу маань сонсогдож байгаа юм шиг байна. Тэгэхээр лайв эхэлцгээе. Тэгээд яг шинэ Монголын 20 жил ойтойгоо тохиолдуулаад энэ яг өнөөдрөөс эхлээд Шинэ Монгол лайв болон Шинэ Монгол подкаст гэж хоёр хэлбэрээр төгсөгч болон багш нарыгаа Шинэ Монголтой холбоотой хүмүүсээгээ оролцуулахаар болсон. Дөнгөсөө бид нар подкастынхаа дугаарыг бичсэн тоодохгүй яг подкаст болон яг YouTube-ийн бичлэг хэлбэр хөрөх болно. Тэгээд харин Шинэ Монгол лайвын маань хамгийн анхны зочноор Мартин 8 бас маргааш болж байгаа холбогдлоор яг нэмэгтэй багшаа гэж бодож хамгийн хайртай багшаа сонголоо. Гэрээс өөрөө авчиг. Тэгээд лайвын маань гол зорилго бол багш нартайгаа бас эргээд уулзах. Одоо төгсөөд маш олон жил болсон төгсөгч нар байгаа. Дээрээс нь багшаагаа бид нар багшил гэж хардаг, тийм ээ. Тэгэхээр яг багшаагаа хөвгөн талаас нь болон өөр яг талаас нь багш бус талаас нь харахыг хичээж байгаа. Тэгээд хамгийн гол нь бид хийдэл ярих биш, яг Монголоос ч байна уу, гадаадаас ч байна уу үзэж байгаа хүмүүс маань комент хэлбэрээр багшаагаасаа гоё янз бүрийн асуултууд асууя, дурсамжтай юм байвал бичиж, тэгээд гоё чөлөөтэй явцгаая. Лайв ерөнхийдөө нэг за 40 минут орчим гэж харж байгаа. Тэгэхээр гоё сонирхолтой байвал цаашаа явъя гэж бодож байна. Баг зэрэг үлдэж байна. За лайвын эхний зочин нар Гэлмагш маань, тэгээд Гэлмагш маань дааж исэн 5 дугаар үе, 8 дугаар үе, 14 дугаар үе сэтгэлээр даргаад зочдоо ирсэн байгаа. За 5 дугаар үеэс Номын Симпай ирсэн байгаа. Номын Симпай болохоор санхүү эдийн засгийн дээл сургалт төгссөн. Одоос төгсөгчтэй хооронд нь бие биенээ уулзах зорилготой ч хэрэгтэй. Одоо Монгол банкнд эдийн засгийн хэрэгтэй. Ийм мундаг Симпай байна. За 14 дугаар үеийн Кохай маань ирсэн байгаа. Удвал маань одоо Mobicom-д ажилладаг. Мөн санхүү эдийн засгийн тийм. За тэгээд 2 үеийн төлөөлөл олгож ирсэн байна. Мөн бас ангийнх нь орж ирээд комент бичээд аль үеийг төлөөлж байгаа бичээд асуултаа тавиад яваа гэж хэлсэн байна. Одоо шууд өрсөлдөлч яа. 5 8 14 хамгийн идэвхтэй үе яг одоо харъя. Та 5 дугаар үеэс зүрх тараарай. Тэгээд 8 дугаар үеэс төлөөлж ирсэн байгаа. 8 дугаар үеийн төгсөгч золцоёа. 8 дугаар үеийн төгсөгч анх хоёр байна. Тэгээд энэ лайваар чинь олон удаан хугацаанд уулзаагүй багш нартай ч юм болон найзуудтай, Симпайнер, Кохайнертай ч уулзах гол зорилготой байгаа шүү. Тэгээд маш гоё чөлөөтэй явах учраас та нар гоё өөрсдөө хүссэн асуултаа бичээд яваарай. Би ч багш биш, найз гэж хардаг шүү. Хаа. Энэ Бэжимбат үнхээр таалагдчих байл яг. Жимбат шиг яг ийм бид 30 хүн ихтэй яг за тэгээд Гэлмагшаа сонь сайхан юу байна? Одоо коронавирус энэ баг хамгийн удаан гэж одоо сурчгүй байгаа юу болоо тий? Нөгөө 8 дугаар баг сар нэг сар хөл харахад бид нэр бас аягүй сонирм болсон. Энэ сургууль изгүүрээ бид нэр ингээл спортын тэмцээний анх зохиогоо багш ажилчид анх удаа тэр 8 дугаар сарсыг хөл хорионы үеэр хоорондоо баг зохион байгуулаад тэр
нэг сар болоо бид нар бас эргээл хийх ажил нь юу вэ? Одоо яах вэ гэж ингээд бодсон. Одоо бүр баг 2 сар, баг 3 сар руугаа орох болж байна. Нөгөө кинон дундуур реклам явна гэдэг чинь ганцхан 7 хоног нэг хичээл орцсон. Өөдөж амжааг байдал. Ерөөсөө нэг сар амраал 2 удаагийн амрал 21 хоног амраал дөнгөж уулзаа. За миний өвгтүүд яг ингээд багшчтэй сурагч тэр яг гоё ингээд темпэд орж ирсэн ч үлээ. Одоо хөл харааны үеэр бас сайн талж байна. Дутагдaltaй талж байна. Яг нөгөө хүүхдүүдээс хавтаад нөгөө сургууль эзэмших юм жоохон эзгүй хүндэрсэн юм шиг. Нөгөө талаар бид нар нөгөө хөл хараач эргээд багшийг хөгжүүлэхэд өөрийнхөө зааж өгч байгаа. Алсын зайнаар цахимаар хүүхдүүдээ яаж харилцах. Одоо нэг үе одоо нөгөө Facebook гэж нэг өвөө шалгаа юм амраагач гэдэг. Даалгавар ингээд зургаар өгчөөл зураг аваад явуулсан. Хантаа зураг бичээд ямар муухай юм. Зургаар авчаад буцаад тэрийг нөгөө пент гэдэг нөгөө зургийн параграф дээр одоо чаддаг юм чи тэрүүн дээр ингээ улаан болоодсэн. За буцаад явуулж шин. Бас би энэс цуулахгүй байхаа гэж бас авч байгаа. Манай зүгээр шууд нэг хүүхдийн даалгавар аваад ирсэн зүгээр шүү. Йоо бид чинь нөгөө цахимаар хүүхдүүдтэй харилцах тул одоо нөгөө хичээл дээр ирсэн под баятаа буцаагаад видео болгодог ч юм уу. Эсвэл одоо нөгөө дуу хоолойгоо оруулаад нөгөө эзэнгүй ангид дуу хоолойгоо оруулж хичээлээ заах юм юу тавьж байгаа байхгүй. Тэгэхээр бас багшаас бас хувь хүний хөгжил нэмэртэй юмнууд зөвлөл юм байна. Тэгээд цаг үе хөгжөөд цаг үе хөгжөөд энэ захин махан хөгжсөн юм байна. Хүүхдүүдтэй ойр хойрхон харилцах багштай бүсмээс гинэ гэдэг байна. Тий. Би уул нь бол нөгөө баримтлагдаг зарчим шавнартайгаа ерөөсөө одоо яг ингээд сургууль зорж байгаа. Миний хичээл зааж байгаа шавнартайгаа Facebook-ээр найз болоё гэдэггүй байхгүй. Яа тэгвэл багш сурч яа харьцах болж байгаа тийм. Та нарыг над руу зөндөө хүсэлт явуулдаг. Тэгэхээр би буцаагаад уучлаарай багш та нарыг төгсгөө одоо нөгөө би хүн бас хайсан тийм. Тий. Найз болёо гэдэг. Заримд нь намайг тоож request явуулах болохоор request явуулчихаа. За, үдчихэж байгаа хүмүүсийн хамааны багшийн ууртай л та. Ингээд үе үе монтажнууд ирсэн юм байна. Хамгийн муухай монтаж гэсэн. Энэ шинэ монголын түүхэнд хийжсэн хамгийн муухай монтаж гэнэ. Хавхар үе монтаж гинэ. Юм хөр хүүхдэд байсан байна. Энэ хүмүүсийг тааглаад оруулаад ирээрээ. Их мэдчлээ ингээд юу яриад энэ талаараас ярина. За, тэгээд багшаас хамгийн ихнээс урьсан. Та шинэ монголын хийдэг ч гэж бодож байна. Энэ нутлаг Тэгээ одоо хат лээсэн гэдэг шиг. хүүхдээр ярил одоо намайг ажилтаад шинэ Монгол сургууль 4 настай. Яг цэцэрлэгийн үстэй. Тэгээ яг 5 дугаар үеийнхэн маань орж ирээд би орж ирээд хүүхдүүд маань шинэ би өөрөө шинэ. Тэгээд бусад багшны ханцаа чиглүүлсэн заасан тийм юмудаар л одоо ажиллаа явуулаад тэгэл хамт суралцал хамт явж байна да. Одоо тэгэл 17 дахь жилдээ ажиллаж байна. 5 дугаар үеийнхнийг орж ирсний дараа жил 5 жилийн аваад болсон. Тэрүүгээр нэг сэтгэл баттай юм анх удаа ийм том хамт олонны дунд орж ирээд анх удаа тийм том одоо яслын ажиллагаанд оролцоод хөл Энэ хамгийн анхны ажил юм байна. үгүй би урд нь нөгөө киса гэдэг сургалтын төв. Би байлаа багш. Тэгээд тэр нөгөө цомхон хүрээтэй 3 хүн багштай нэг менежертэй дөрвөлтний л ажиллана. Яг хүн ирүүл хичээлээ заасан байх бол бид нар реклама хийв. Гэтэл чинь шинэ Монголд орж шал өөр хүүхдэд хичээл заана гэдгээс ахуулаад надад агих нөгөө сургамж гэдэг юм тийм. Сурах нь надад агих юм. Инглиш хооц гэж. Инглиш хааны чинь түүх бүр айгүй. Хоошоо юу? За тэгэл би анх яаж ажиллаж байсан бэ? Бас нөгөө 2003 онд хүүхд гаргачаа. Тэгээд жирэмсний амралттай гэртээ байсан чинь манай аав нэг сонин дээр шинэ Монгол дээр сургууль 13 дахь онд байдаг юм байна. Японы багш аав гэж зар тавьсан байна. Чи нэг яриад үзчихвээ. Тэгээд утсаар нь залсан чинь галах шавсан. Галагш өөрөө хоцтой байсан тийм. Тэгээд сайн байна уу? Би Японы багшийн орон тоонд ингээд байх гэсэн юм аа. Ажлын байр сонирхож байгаа маа гэдэг юм шиг. Тэгсэн чинь ерөөсө 2 өдөр хэлээл 3 дахь өдөр байсан юм. Галах шавтай шууд Японоор. Тэгээд би нэг асуусан асуулт нэг хариулаад. Мөөс. Тэгээд галагчтай яриад байсан. За юу ч гэсэн ирээд уулзчих гэдэг.
багшаа та сургуулаа зааж өгөөч. За 13 дугаар хавдар судлалын урагтыг зааж өгсөн. Би ирээд хайгаад ордгүй. Сургуулаа хайгаад ордгүй. Тэгээд одоо манай сургуулийн бараалт чинь дандаа нөгөө гэр хороолол байсан. бид нар нөгөө цонхоор арчаад манай сургуулийн цонхоор амьдралын 3 түвшин харагддаг гэдэг гэр ороолынхан тэгээд нөгөө хаусынхан орон сууцныхан гэдэг. Тэгээ хайж явсаар агаал ороод ирсэн чинь нэг шоотой богино хэмцээтэй шоотой цамцтай хавар нөгөө 6 сарцсан. Богино хэмцээтэй шоотой цамцтай нүдний шилтэй нэг эрэгтэй хүн ингээл алх хатаас байгаад тэр ингээл орж гараад тэгээд би нөгөө самбар мамраар харсан чинь нэг тийм багш нарын зураг мөрөгч нэг яасан гоо. Тэгээд жижүүр нь нөгөө юм дээр боксонд байхгүй. Тэгээд нэг тийм шоотой цамцтай мэдээлэлтэй ихтэй аалах хатаас байгаад гарч байгаа юм. Энэ хүн ачман дараахан юм байна. Тэгээд хүлээгээ зогсоод л бараг 30 минут хүлээгээ зогсон чинь гадаа очихэд бол нэг 3-4 удаа гарч орсон. Энэ нөгөө хайтлын семинар хаус байдаг. Тэгээд байжснаа наваа нөгөө үүдэнд нэг хүн зогсоод гарч байгаа анзаарсан шүү. Тэгээд энэ юу хүн зогсоод байгаа юм. Би нэг их байлаа багшаа шалгах гэж байна. Захидлын гэж байна. Багш би бай. Тэгээ орон суулгууд танаад шалгах. Би нэг жил нөгөө хүүхдээ хараад юу их байл харах мантай тий. Зүгээр гэртээ сууж байгаа зарын дагуу нэг уцаар яриад ирээл яасан чинь шалгалт аваад бичгийн шалгалт аваад тэгээд нөгөө зуны сургалтын ажилтгаас нэг Акира гэж багш байсан. Акира бас байж таараад тэгээд ярилцсан шалгалт өгөв. Тэгсэн чинь галаа гэсэн юм. Манайх одоо шууд ингээд за чи одоо манай их байлаа багшаар ажиллаа гэхгүй. Манай зуны сургалт гэдэг. Чи тэрүүнд ажиллаад үз. Тэгээд одоо чамайг одоо энэ ажлын байр тэнцүү өгөө гэдэг шийдгээд. Тэгээд зуны сургалтанд ажиллаа. Тэгээд зам бороо хийсэн да. Тэгээд тэндээс холдож чадхааргүй бол 17 жил өнгөрчлээ да. Гэлбэ агшаас минь шалгалт авч ирсэн гэж шүү. Маш олон хүүхдүүд шалгалт аваад тэгээд Норик хийдээс юм бэ? Иж юугийн уншихаар шалгаа. Шигээс хүн хүнд бийж юу тэр уншлага юм байна. Ер нь нэг нөгөө тэгээд уншлагын шалгалт нь жоохон дургу. Тэгээ уншлагын шалгалт аваад өөрөө автсан учраас та нар битээ автсан. Гоё. Я комментиг дээр харагдтаа. Хүмүүсэл зүрхэл дараад. Нэг надад жоохон наашлаач юм шиг надад байна. Тэгэхээр бичүүлээ. Яа тавгаач минь үеийн төгсөгчтэйгээ уулзах боломж олгосон анхны багш зочин Гилма багштай амжилтсая. Баярлаа. Нийт төгсөгчдийг төлөөлөн оролцож буй 5 дугаар үеийн номин 8 дугаар үеийн анх 2 14 дугаар үеийн удвал хөтлөгч 8 дугаар үеийн золцоо нартай баярлаа. Баярлаа. За манай үеийн од хэлсэн байна. Гилма багш нэг удаа Жошкосой косплей хийж байсан мартагддаггүй юм аа. Тэглөө. Нэг ахангийн юм уу? Хэлээ. Одыг сэтгэлд хөлцсөн байх нь шүү дээ. Бид нар нөгөө багш сурч нэг өдөр гэдэг. Тэрүүгээр нөгөө нэг өдөр салбуутмаар санагдаад. Багш нартайгаа ярьж байгаа нөгөө октоодын форма гуйж өмсөв. Та нар дандаа л тэгдэг. Үгүй тэр чинь нэлээд ирдэг. Тэгээд нэг 24 ангийнхаа хичээлийн ард орж суугаад би яг нөгөө юм залхуу сурагчийг сууж байгаа зураг авахсан. Ширээгээ дэмлээд ингээд. Тэгээд форм өмсөд хүүхдүүдийн донд явахад хүүхдэд таньдаг юм л. Тийм үү? Тэгээд зөрж өнгөрөхдөө ингээд би нэг харж байгаа юм л да. Энэ манай симпа явж байна, энэ манай коха явж байна гэж хардаг. Тэгчээд бид нэгээд ингээд форм өмсөө явсан чинь зов тусаал энэ ямар сонь танихгүй цаа хэлдэгрээ энэ ямар сонь танихгүй арьс өгч. Тэгээд зов тусаал буцаж ир шагаал өө багшаасан байж тээ. Тэгээ формтой юу ч нэлээ хэсэг өгч. Тэгээ байлны баярын дээр бол хээрээдтэй. Баярны баяр энэ жилээс одоо хөл хорой болоод болохоо ажиллаа тийм. 3 сар болдог тийм. 3 сар 2 сарын сүүлээр янз янзын хацаа. Нам хэсэг юм. Одоо тэр зураг нь танд байт юм уу? Бага авчирсангүй л дээ. Тэгээ юм жижигхэн юм C зургийн хэмжээтэй. Гэхдээ яг энэ үзэж байгаа хүмүүс тэр зураг нь байвал тий. Ангид орж суугаад хичээл суугаад би бас тэр чинь таны бодтойгоор суусан юм. За аль энэ хамгийн ойлгомжтой физик хичээлдээ сууж үзсэн.
Самбар дээр өнгийн шохоогоор л их хичдэг байж билээ. Бүх юмд сэтгэлээсээ ханддаг багш минь. Баярлалаа. Энэ айгүй л одоо сурж байгаа юм байна. Яа, тэр шохооны чинь түүх ямар юм бэ? Ерөөс таны талаар дурсан чи өнгийн шохоо хоёр дандаа хамт яваад гэх юм. Шохооны дурсан чи ингэж хэлсэн нөгөө хичээлээ заах гад багш нар чинь ингэ конспект бэлдэж шүү дээ. Тэгээд за энийг тэр чинь одоо нөгөө багшийн нууц баггүй. Конспектыг ингэ ширээн дээрээ тавьчаад самбар дээр юу бичих вэ? Самбараа хаана онсоор өдрөө тавих уу? Хаана одоо шинэ дүрмээ бичих үү? Хаана анхаарал татсан зүйлээ бичих үү гэдэг ингээд багш болгон төлөвлөдөг байхгүй. Тэр төлөвлөгөөний дундаа нэр үг байвал ийм өнгөөр бичиж, нөхцөл байвал ийм өнгөөр бичиж, тэрийг ингээд нэг хувь хүний юу багхгүй. Тэгээ конспектыг бичихтэй өөрөө угаасаа нэг олон өнгийн даалаар ингээд ялгаад бичдэг. Тэгээ тэрийгэ буцаагаад нөгөө самбар дээр бичих болсон чинь ганцхан цагаан шохоо байгаа. Тэгээд нөгөө нарийн бичгийн өрөөнд орсон чинь нөгөө өнгийн шохоонууд ингээд хайрцаг хийн чиглэлтэй. Зөвхөн цагааны л хэлдэг. Тэгээд за миний нөгөө дэвтэр дээр чинь энэ олон өнгийн шохоонд байж байгаа юм байна. Тэгээд шохоо 5 өнгийн шохоо биччихсэн. Тэг хүүхдүүд яа та. Багш таны нөгөө цагаан тэр олон өнгийн шохоогоор бичсэн самбар яг ингээд тархинд хуулагдаа үлдчихдэг байхгүй. Шалгалт болоод нэг ханц гараад энэ самбарын аль хэсэгт ямар өнгөөр байлаа гэдэг. Тэгэж самдаг. Тийм юутай гэдэг хүүхдүүд ярьдаг. Тэгээд дээрээс ингээд сургуулийн ямар нэг арга хэмжээ одоо хүүхдүүд хоорондоо уулздаг хараад 5 өнгө шохоо. Одоо ч гэсэн яг гэлмаг шиг дандаа тийм бичиж явж ирээ. Уусаа гэлмагшаас өөр тэгж олон өнгийн шохоо ашигладаг багш бараг байхгүй тий. Надад бол шинэ тэр үед байхгүй дурсан чинь тий. Одоо ингээд та 17 жил багшлангууд амар олон үеийн ялгаа харж байгаа. Сургууль хүртэл амар цаг болоод өмнөөс ирэх тааланд намын хүртэл юм болсныг бодоод л. Тэгэл 5 дугаар үед нэг өөр 14-т нэг өөр магадгүй 20 дугаар 23 дугаар үед яа л өөр байгаа. Тэгэхээр гоё юм үеийн ялгаа тий одоогийн энэ хүүхдүүд байгаа одоо боломж жишээ 5-ын дэйсэн болч гэдэг юм. Зөндөө. Тэр 5 дугаар үеийн чинь нөгөө бараг гар утастай хөвч бараг хавах юм гэсэн. Тийм. Одоо 8 дугаар үеийн одоо жишээлбэл нэг самбар дээрх бичсэн амжихгүй бол ингээд зургийг авчаад гэртээ очиж биччихээ энэ гэдэг. 5 дугаар үеийн дээрс тийм байна. Интернетэд ч бараг хавах юм. Компьютер ч гэсэн компьютер ч бараг байхгүй шээ. Тэгэл нөгөө үздэг сувган ч гэсэн айгу цөөхөн цаг одоо чөлөө цагаа өнгөрүүлэх юм ч гэсэн айгу баг гэсэн. 8 дугаар үеийнхэн болоод ирэхээр арай гайгүй. Ядаж ингээд ангидаа болсон үйл явдлууд уцаараа ингээд зургийг авчих чинь юм тийм. Тийм байх та. 14 дугаар аваад бүр гайхамшигтай нөгөө Android утастай аваад хоригдчих юм. Тэгээ 23 дугаар үе чинь бол бүр 20-нд ороод. Одоо Nokia-га хайчаад олоод энэ Nokia вэ гэж асуугаад идэв. Миний ах гэж игдэг хөх таахгүй. Ажил хайчихлаа. Тэгээд аваад хадгалчихлаа Сэмэрхэн ганцаараа ирээд багш наа чи миний хас юм. Яагаад ч мэдгүй ичтэй юм байл. Би тэгж ойлгосон шүү дээ. Ер нь хүүхдэд Одоо гэхдээ нөгөө хүүхд болгоны төвчөрт олцсон шүү дээ. Жага үстэй. Тэгээ бас тэрэн дотор бас ирэх л байна тий. Nokia юу гэдэг. Тэгээд харахад Nokia мөртлөө тийм нөгөө дэлгэцэн юм Android болцсон байлээ шүү дээ. Nokia гэж сүүлийн үеийн завир гэдэг тий. Нэг юм тохиолдол гарчсан нөгөө утсан дуурахаар Nokia дуурай. За авахаар Android Nokia-ны дуурсан. Яа. Бид нөгөө утсан дуурахаар нөгөө Nokia-тэй өгтөө дууд чинь ингээд арга нэрсэн гэсэн. Яа. За. Одоо яг гоё асууя. Таны даажсэн үедээ чинь таны хамгийн хайртай нь аль нь? Яг аль нь ч гоё юм. Надад нэг тийм одоо юу гэдэг нь хувь хүний үзэл юм жанжин шугам байна. Нэг чинтэй харьцаа. Та угсаа хэлэхгүй болохоор тийм мэдэж асууж байгаа. Тэгээ энийг бол яг одоо юу яг үзэж байгаа хүмүүсээ хэлж шийдвэр. Та ч 8 дуурын үзсэндээ 8 л хамгийн гоё байсан гэж ярьсан үстэй. Тэгээ хамтар очиж байгаа. 14 дээрээс 15 насаар тэгээд хамгийн ярдуу тахтай. Үгүй нэг юм ярьдгүй шүү. Тэр юу гэж яхаа. Нэг юм ярьдгүй шүү. Ерөөсөө 5 яах вэ байсан тийм байсан. Тэгээд хамаатай газар зэрэг. 8 дээр их гоё болж ирчихэ. Тэгээд тийм байгаа 8 дээр таашиж ирсэн баг тийм. Арай уучлаад. Ер нь шинэ Монголд орж ирэл би ч өөрөө нөгөө урд нь юм 10 жилийн сургуульд тэгээ хүүхдэд хичээл заажсан туршлага байхгүй. Тэр надад
ерөөсөө намайг багш болгосон нэг юм хоёр зам багхгүй. Нэг зам нь болохоор яг нэг хамт олон. Яг багш нарын хамт олон намайг багш болгож байгаа байхгүй. Ангид байхад яах юм? Одоо би жишээлбэл ангид байхад адилхан багшаас айгүйх бичиг баримт яаж хөтэлдэг гэдэг юу сурч явах жишээ нэг тийм. За золзоо гэдэг англиний багш байсан, түмэнлэг гэдэг англиний багш байсан, аянаа багш энэ гэдэг анги өдөртсөн нэг туршлагатай багшнаас ийм үйл явдал болоод хүүхдээ ингэж хэлүүлдэг. За тэгэл Март багш одоо намайг яг нөгөө их байлны багш болохоор тийм. Өөрийнхөө хөтөлжсэн нөгөө хөтөлбөр бичиг баримтыг үзүүлэл за чи эндээс туршлага судал. Тэгээд өөрийн гэсэн юм онцлогоо гаргаж гэх жишээ нь ингээл намайг нөгөө багш болгож хүмүүжүүлсэн багш нарын хамт олон гэсэн байна. Их байлны багш болоход одоо Эрдэнэ сан багш намайг их байлны багш болгосон үйл танаа байхгүй юу? Тий. Би одоо нөгөө их байлаа заахын тулд энэ дөрвийг монгол хэлэнд юу гэдэг юм бэ? Баян асуусаар байгаа. Тэгээ Эрдэнэ сан багш одоо та нэг амар монгол хэлний дөрмээр ярьдаг тий. Өөрөө үйлдвэрч юм тий. Дандаа Эрдэнэ сан багшаас заалгасан юм байна. Тэгэл дараа нь багш надaalаг хайртай юм үү? Хоёрдугаар багшлуулсан хоёрдугаар зам нь яг шавнар ахгүй. Ерөөсөө үе шавнар өөр гэсэн онцлогтой нөгөө хүлээж авч байгаа байдал харьцаж байгаа байдалтай бүх юмар ингээд. За бүр намайг яг хамгийн анх багшлуулсан шавнар гэж ярих юм бол одоо 3 4 5 дугаар үеийнх юм бол яг тэр чигээр нөгөө багшлуулж байгаа байхгүй. 3 4 дугаар үеийнх маань одоо яг байлны хичээлийг 3 жил бараг шахав анхан шатны хичээл үздэг ийм одоо үгтэндээ сунжирсан програмтай байсныг одоо нэг өдөр жоохон зориг гаргаад галаа гэж хэлээ. Тэгэхээр бид нэр ингээ 3 жил бараг ийм анхан шатны юм үзэх юм бол нөгөө төгсөөд Япон явна гэдэг чинь худлаа болох юм байна. Энийг одоо 1.5 жилд ингээ хураангуулах боломж байна. Ийм гаргалгаа байна гэдэг. Миний одоо Японд сурч ирсэн туршлага тий сурагчийн хувьд ийм байна гэдэг. Тэгээ ярьсан чинь галаас за чи зориглоод хийгээд үз би чамд дэмжийгээ. Тэгээ би нөгөө хөтөлбөр энтрийн өөрчлөлт гэдэг юм уу. Тэгэхэд хамгийн их одоо юу гэдэг ачаал өөрсөн үе бол 3 дугаар үеийнх нь баггүй. Бид нар дөнгөж бараг анхан шатныхаа нэг дунд хавцаа явж байхад нь бүр одоо чирээд одоогохоор бол бараг энэ хоёрлоо чирээд орсон. Тэгээд үлдсэн хэсгийг та нар өөрсдөө хий. Нөхөд хий. Мэдхгүй бол асуу. Чадахгүй бол одоо хоорондоо ярилцаад хичээгээ тий. Тэгэд бас зарж байж, зоригтой байж, тэгэл хүүхдүүдэд их ачаалал бол энийг хийх хэрэгтэй танаа. Энийг чадахгүй бол одоо юу Япон явах юм тэгэл. Тэгэд тэрийг хүлээж авч исэн 3 4 дугаар үеийнх нь бол одоо гайхамшигтай байхгүй. Юуны 5 дугаар үеийнхэн дээр болохоор хэмжилсэн хөтөлбөр анх явагдаж байгаа учраас миний хувьд энэ өөрөө амар байдаг туршилтаа болчих жоох. Тэгээ 5 дугаар үеийнхэн маань намайг нэг анги удирдах, тийм ангийн багш болох гэдэг. Аюух гэдэг анхны нөгөө суурийг тавьж гисэн хүүхдүүдтэй ажиллах, хүнийг ойлгох, нөгөө олон хүүхдийг унших гэдэг юмд анх сурчсан. Тэгэхээр тэр юу чинь ингээд нэг хичээл зааж байгаа анги болгон багшийг багш болгож байгаа, удирдах байгаа анги болгон бас багшийг багш болгож байгаа болохоор тэгээ одоо ч гэсэн багш болоогүй. Сурсаар л байгаа. Одоо юу гэдэг 2000-аад оны ихэнх үеийн шавнар тий 2000-аад оны одоо 20-аад оны шавнар гэж хоорондоо ялгаатай баггүй. Хүүхдээ хүлээж авч байгаа байдал, нийгэм, орчин. Би одоо дөнгөж ингээл цахим ертөнцтэй дөнгөж баг ингээл танилцаал тий. Ингээл явж хахад надаас илүү ингээл бүр айл хэзээ тэр цахим орчинд амьдардаг болсон юм. Зөндөө. Тэгээ нөгөө багш болох бас яагаачгүй л явж. Хад ингээл багш нар айгуух солигдсон ер нь тэгэл юу та яагаад шинэ Монголоос ингээл 17 жил хамт байгаа л гэдэг юм. Яг шинэ байлгаад идэг гэхэлгүй тэгээд тийм. Одоо яг ингээд шинэ одоо ингээд зөндөө сургууль одоо Япон хэлч айгуу тренд болчихсон шүү дээ ингээд заагаад та өөрөө барыг сургалтын түүнийг явсан ч болохоор тийм хаад яагаад юу ингээд шинэ Монгол яагаад танилцдаг юм бэ гэдэг байна. Уу яг ингээд нэгдүгээрт ингээд дассан хамт олон гэдэг чинь хүнд айгүй их өөрчтэй. Ингээд холдож салж чадахгүй одоо танилцсан хэн шиг гэдэг гэсэн байна. За тэгээд шавнар гэдэг чинь бас хүнийг нөгөө юм уях тийм барьж тогтоох. Эргээд нөгөө шавнарынхаа амжилтаар бахархах чинь багшны одоо хамгийн аз жаргалтай. Тэгээд тийм юмнаас болоод холддоггүй байх л гэж би. За тэр яг заажсан багш хаймар гоё тийм. Яг одоо төгсөөд барилга гэхээс илүү багш нар ах нь ингээд яг сургууль шиг анхаар тэр аюу эвгүй байсан. Дөнгөж орж ирээд бүх юм өөрчлөлт харин аюу эвгүй тийм байгаа тийм. Нэг жил нөгөө багшиг харагдсан. оо манай сургууль мөн байна. Мөн байна. Багш мөн байна. би нэг жил нөгөө
дон сургуулийн нийгмийн ажилтан гэж үзсэн. Тийм үү? Тийм шүү Тэр дээ. нөгөө дон сургуулийн нийгмийн ажилтан нөгөө жирэмсний амралт аваад тэгээд нэг жил нөгөө гаднаас хүн авч ажиллаж байгаагаа нөгөө сургуулаа мэддэг хүнээр ингээд томилоод ажиллах чиг. Тэр жилд би яг нөгөө 14 дугаар үеийг төгсгчөөд анги аваагүй. Тийм үед таарсан байна. Тэр үед би одоо багшийн мэргэжил багш гэдэг ямар гайхамшигтай мэргэжил юм бэ гэж бодсон. Тэгээ юунаас тэгж бодсон гэсэн чинь нийгмийн ажилтан чинь нөгөө сургуулийн нөгөө нээл хаалттай бүх юм нэгдэх юм. Тэгээ 9 сарын 1-ний нөгөө нээлтийн үйл ажиллагаа, дунд сургуулийн нээлтийн үйл ажиллагаа явуулсан чинь бүх багш нар ингээд нэг одоо нэг те баглаа ингээд цэцэг бариад хүүхдүүд хаан дунд ингээд суулгах сонсогдсон. Би тэгсэн чи тайзны ганцаа намайг одоо нөгөө 9 сарын 1 болгонд одоо хүүхдүүд гүйжрэлтэй багшаагаал өмсүүлээл цэцэг аваа өгөөл те ингэдэг байсан хүүхдүүд намайг нөгөө ингээд тийм багш биш болчихгоо ингээд хүн дээр намайг гээд гүгээд ирэх хүүхэд байхгүй болсон чи би бүр тайзны ард ингээд нулимс ямар хэцүү юм бэ ямар гол ингээд гороомор юм бэ гэж боддог. Тэгээд ерөөсө баг тэр өдрийн маргаашнаас нэхлээд наран байр зэрэг чи одоо энэ ийм ажилласан ганцхан жил юм шиг та нар одоо жирэмсэн юм уу тийм жирэмсний амралттай өний оронд л хийгэрэй гэсэн би одоо тэрүүгээр гэл бараг л тэгж өгүүлсэн. Тэгээд нөгөө хүүхдэд гэсэн ингээд хөндөрөхөөр багшд айгаа эмзэглэмээр болдог. Тэгээ юуных нь нөгөө хүүхдүүдийн харж байгаа юм үнцэг харьцаж байгаа байдал хүртэл ингээд нөгөө нийгмийн ажилтан юм чинь нөгөө юм захиргааны ажилтан дарга маргач гэдэг юм уу тийм өнцгөөс ингэж харж ярьдаг болоод нөгөө харилцаа юм хүн дээрээ тэлэх багш хүнд юм одоо сэтгэл хаосрно гэдэг юм уу тийм юм болтой. Тэгээд ер нь багшийн ажлаас би хавдчих чадахгүй байна л. Сонирхолтой юм тий. Яг тэр юм. Тэгвэл багш байгаагүйсэн бол өөр юу бол ер нь яа болж байна. Тэр чинь Таны бас мэрэгжил яг багш уу? багш орчуулагч юм. Багш орчуулагч. Энэ чи бүр амар сайн. Би одоо ерөөсөө энэ нөгөө хүний амьдрал нэг өөр юм гэсэн зам мөр ингээд зурагдсан байдаг гэж ярьдаг шээ. Тэр бол яг үнэн баг гэж. Би одоо манай ээж эмч байсан баггүй. Би эмч болно гэдэг айгаа хим биологи хөөцөлтөл айгаа тэгээд явсан чинь удаар ингээд манай ангийн нэг охин Япон нам авчираа. Тэр нэг юм сонин дүрстэй юм уншаад орчуулад өнгөрөөд бол нөгөөт нь гуйж авч байгаа. Тэр ном бүр айгүй түүхтэй. Одоо нөгөө сумо тайлбарладаг Төмөрбаатар гаш. Төмөрбаатар багш тэр нөгөө Ламнас век сургуулийн Японы ангид төгсөж ирсэн нэг юм Японы бие данс авчиг гэдэг юм жижигхэн ном гаргаж ирсэн. Тэр номыг ингээд нөгөө тэр охины аавд нь бэлгэлсэн. Тэгээд тэр номыг ингээд уншаад орчуулад би тэр номыг авчаад одоо гэх шиг нөгөө канон ном байгаа юм чинь. Гараараа бүр ингээд хитэн дэвтэр дүүрэн хуулаа. Хуулахтаа бүр айгүй хөвчтэй. Юу одоо та нарт нөгөө заадаг зурглааны дистарал маа зүгээр л ингээд харагдах байдлаар дуурайж өгч. Тэгээд Японд руу уувал тэгээд ерөөсөө нөгөө хим биологи одоо бүх юм хаяал 10 дугаар ангид ороод нөгөө хүүхдийн ордны Японы дагууланд өөрөө очиж бүртгүүлэл шалгалт өгөөл ороод тэгээд сургууль шалгалт өгүүлсэн чинь нөгөө эмчийн тухай бод ерөөсөө бүр байхгүй болоод тэгээд орхон их сургууль шалгалт өгөөл Японы. Тэгээд төгсөхдөө манай ангийнхан 15 болоод төгсөө. Төгсөхдөө нөгөө энэ багшийн ажлын нөгөө бичиг баримт хөтлөх юм хичээлийн бэлтгэл гэдэг бол оюутнуудын хувьд аюул хүнд хөдөлмөр санагдаад ястаа багш болохгүй гэж бүгд тэгсэн. Багшаар дамжаагүй нэг ч хүн байхгүй. Бүгд багш байсан. Одоо манай ангиас надтай хамт ажиллаж байгаа Баасан сүрэн багш их сургуулийн манай ангийн хүүхэд 18 дугаар сургуулийн Японы айлны багш Лувсан жаав. Нөгөө Номт наран сургуулийн багш Батцаа гэх юм Японы багш зөндөө. Тэгээд төгсөөд яг нөгөө хамгийн анхны хийсэн ажил нь орчуулагч ажил байсан. Тэгээд нөгөө өмнө говьроо нэг юм жуулчны баг авч байгаа. Тэр дундаас 2 хүн өвдөө. Тэгээд нөгөө хөдөөний эмнэлэгт очих гооч гэдэг юм аа тэгээд нөгөө жуулчдын нарийн шаардлага тавиад тэр хүн халуураад бүр Монгол юм уухгүй гэл. Тэгэнгүүт над бүр айц тэр би ч одоо орчуулагч хүн чинь нөгөө хүний амнаас ер нь бүх юм хариуцсан юм байна гэж айц төрсөн байна. Тэгээ байжсэн чинь нөгөө Кисагийн сургалтын төвшинээр байгуулагдаж байгаа тийм. Тэгээд тэрүүнд очивол тэгээд Японд анх зааж эхлээл нөгөө сурж исэн хүмүүс маань айгүй урамтай сураал. Тэгэнгүүт бас нөгөө кайф аваад тийм. Илүү сайн заах юм сургуулийн нөлөөт юмсан гэх.
Тэгээд явж байгаа тэгээд шинэ Монголтай холбогдоод тэгээд салж чадхаар байсан байт юм да. 2020 оныг Тэгээд өгсөн. 2020 оног өгсөн. Бүрэг 2 хуваас араас гайгүй хүүхдүүдийг аваад ирэх шүү. 17 тийм биш. Групп гэрэл магшин групп гэдгээр Групп байгаа юм шиг. Групп байгаад эмтэй. Ерөөс нь тийм нөгөө энэ сайн тэр муу гэдэг тийм Бид нэр өөрсдөө ингэж бодоод. зүгээр бид нэр ингээд бахандгаа татдаг чи аав гэж журналын нэрээр тэгэл тэгж самбаа тавьсан тоо яа. Нэг хахтар сүйржилж яаж Тэгээ ангиж нөгөө хаваад ирсэн юм байна. саяны нөгөө хувь тавилан гэдэг шиг те яг нөгөө тэгшдэр нэгээ сайн хүмүүс тарах. Тийм. Ер нь бас нэг тийм өөр гайгүй азтай хүн гэж байна. Нөгөө над дээр ирж байгаа хүмүүс нөгөө ямар сайхан хүмүүсийг гэдэг гооч. Яг ирүүн шиг Бата таныг бүр байлгүй юу гэдэг сандгүй. хамгийн сайхан хүмүүсийг над руу Тэгээд тавхан загнаалдаг гэсэн шүү дээ. Ангиар Ангийн завч нэмэр усгүй гэж. хасгүй гэдэг. Тэгээд хичээлээ авдаг. Танай анги айлын гэсэн бэ? Одоо байрлалаа. Одоо манай их хөөх Нэг нөгөө хоёр уу? юу 10 дугаар үеийн 1 2. Тэгээ 2-ын 4, тэгээ 3-ын. Нөө байрлалаараа. Байрлалаар бол одоо манай одоо яг одоогийн байрлалаар бол юу? Хоёр нөгөө нарийн бичиг өөрөө болсон байгаа шүү. Яг саарлж ганцны талж өгсөд өөдөөс харсан хаа. 2-ын 4. Хэдүү юм. 2-ын 4 чинь тийм байсан. 1-ийн 2 нь болохоор одоогийн ахлах сургуулийн 3 дахь технологи ингээд дандаа хойш харсан. Манай бас Бас адилхан ер нь л тийм. Танах чинь Нэг Аги огш хайж хурууцнаа наалтай анги авсан. Аги дандаа нөгөө Аги огшаа. дандаа 2-2 болоо. Би дандаа адаг гартан дандаа 2-4 байгаадсан. Тэгээд Аль анги чинь сүнстэй гэдэг юм шүү. манай анги. 2-2-ын кабинетийг сүнстэй гэх хүүхдээ. Одоо ч гэсэн байдаг. Йоо, хоёрын урчин биш шүү дээ. Бид нар хоёрын урчтайс гарч өгөөш. Юу Хоёрын нэ урчин болон дээр байгаа хүмүүс биш. Чи наал биш шүү. одоо Наад тусдаг. одоо болохоор нар тусдаг 2 дахь эхнээс 2 дахь. Ер нь бол тэгээд нөгөө Хоёрын 3 гэсэн. тавгаар Энэ гоё асуулт ирсэн байна гэж. Хичээлдээ гардггүй мөртлөө багштайгаа татна нэг тийм надрахуу нөхдүүд одоо хэр байна гэж. Тийм бэ. Бэ чим ба. Манайхан гоё асуултаа үлдээгээрээ тэгээд болохгүй дахиад уншина асуултууд аа. тийм шамнар зөнтэй зүгтэй. Ер нь бол нөгөө Шууд нэг хоо. энэ чинь нөгөө бидний дунд нөгөө хичээл гэдэг нөгөө багш шавын харилцаа байгаа болохоос яг үүндээ ингээд хүмүүс хоорондын харилцаа явж байгаа шүү дээ. Тийм учраас нөгөө хүн хүнтэйгээ харилцаж байгаа учраас заавал багш шавын байр суурьнаас тийм багш нь гэдэг заавал ингээд захир зандрах хэрэгтэй ч гэдэг юм уу. Сурагчийн тэр өг дуугаар ингээд дуулууртай байх хэрэгтэй ч гэдэг юм. Тийм юм байна. Өмнөөс хандаж хэлбэлдэг хайрлт юм. Яг одоо сүүлийн үед л тэрээс тий харж ханзааж хэлээ. Явж Японд тааштай очиж орчуулга хийцгээ гэхүүгээр хүүхдүүдийг бас жоохон Яг юм амар сайн хөвтэйсэн болохоор анхаагийн нэг яриад байгаа юуг нь ойлгохгүй байгаа байхгүй яг юу гомдлоод байгаа юм бол сайн муугаар хуваасан гэдэг тийм бэсис гэж мэдэхгүй байгаа. Та одоо нэг ганц яг сонирхолтой асуулт байна. За та өөрөө яг шинэ Монголын сурагч байсан бол хэн багшийн ангид явах гэсэн юм бэ? Наач өстө бодож байгаа юм биш үү? За тэр би одоо анх яагаад шалгалт өгөөл тэгэл анги хуваарлаа яа. Одоогийн бодлоор би Эрдэнэ сан багшийн ангид л байвал гоё байхсан баг. Зүү биш үү? Ер нь бол яг нэг хувь хүний характер айгүй тохирдог тийм яг ба. Яг нэг хүн тодорхой хэмжээний одоо ажил мэргэжлээр хүлээсэн үүрэгтэй байх хэрэгтэй. Үүргийг дагаад хариуцлага өгч. Тэгэхээр нэгд үүрэг хүлээсэн хүн бол хариуцлага өргөх хэрэгтэй гэдэг тийм байлгаатай учраас ер нь бол тийм Ялаад өгөх. тийм зарчим биш тийм багштай л байлаа гоё санагдав. Би бол зүгийнх шиг Ер ангид. нь Одоо би тийм манай муугаар. намайг анх ажилд авахад 16 багштай. Тэгээд нийгмийн ажилтан гэж байгаагүй бүгд ингэж ажиллаа эрүүл нөгөө биеийнхээ ажилд хуваагаар туслаад дэмжил хийдэг тийм одоо халуун хамт олон байсан байна. Тэр нь би нөгөө шинэ Монголынхаа багш нарын хамт олон гэх юм мөнгө усны юм том талбай ажилласан. Хамгийн том мөнгө ус гэж. Мөнгө ус чинь нөгөө одоо үгдээ миний ойлголтоор мөнгө ус хийжээч одоо нөгөө үгдээ өөр бодис мэдтэй нэгдээд янз бүр болдгоо ч юм уу гэж би ойлгодог. Одоо
давс байсан бол усанд ингээд уусаал давс хэлбэрээ алдчих, талслаг хэлбэрээ алдчих гэх чинь. Тэгэхээр чи мөнгө ус бол нөгөө өөрийнхөө жижиг хэсгийг өөрийнхөө том хэсгийг ингээд татаад нийлүүлээд ингээд яг ижилхэн ханаас нь шарсан мөнгө ус байгаа л гэдэг тийм. Тэгэхээр би бол одоо мөнгө усны нэг юм жижиг ширхэг байснаа нөгөө том брэндээ нэгтэй яг одоо нэг цул болж чадсан гэж хамт олно бодсон шүү дээ. Юуны гайхгүй хичээлж одоо бас байсан шүү дээ. Би одоо жишээлбэл Эрдэнэ сан багшийн ангид орно гэдэг чинь нөгөө монгол хэл миний зааж байгаа хичээлтэй нэлээд ойр. Би чи одоо хэлээрээ яах юм бол нөгөө нийгмийн ухааны ангилалтай орно шүү дээ. Би одоо байгалийн ухааны багшийн ангид байсан бол одоо англиар математик ойлгохгүй байна гэдээ алтан гэл загнуулах байсан. Наагч ойлгохгүй байна гэдээ даваа багш загнуулаад гих жишээний. Зүгээр хүлэн мөс сонирхч байвал агийн багшийн алтан асуудал байхгүй шүү дээ. Челси дэмжээд тавихны гой паян санья. Тэр юуны хөлбөмбөг дэмждэг шүү дээ. Гэхдээ Германы нөгөө үндсэн шилжүүлэх одоо ингэ дээрээ явахстай. Тэрнээс одоо нөгөө Бундслигийн бангаар нөгөө Челси Месси гэж хуваагддаг. Ер нь нөгөө дэлхийн аваргыг бол үзэх. Одоо ингээд чинь гэлмагшин яг хобби ч юм уу те чөлөө цагаараа юу хийдэг юм бэ? Тавихны гоё юм явна араас нь одоо сайн хүлэмж ярьсан юм байна. Өөрийнхөө тухай ярьж байгаа тавихны гоё пая ярина шүү дээ. Гэлмагш яг нэрнгэсээ хобби юу вэ? Бид нарыг яг багш гэдгээс нь аягүй халдаг болохоос таны хобби чөлөө цагаараа яг юу хийж байна? Одоос өөрийгөө ямар нэгэн байдлаар хөгжүүлж байгаа юм байгаа юу те? За ер нь бол нэг хүүхэд байхаас эхэлсэн хобби бол ном шүү. Уран зохиолын ном шүү. Ер нь одоо дээр үед л шин ном гарангууд аав ээж хоёр хөдөлж авчихвэл тэгэл ахтай булаацалтай юм шин. Тухайн үед нөгөө гэр оролт амьдарчсэн учраас ялангуяа өвлийн цаг маяг бол нөгөө жорлон удаан суух боломжгүй. Гэтэ нөгөө байранд амьдардаг болсноос хойш шинэ ном гараад бол хэн төрүүлж аваад жорлоо. Бараг хождог. Тэгэл шинэ ном гарвал ер нь баг нэг зузаахан ном байвал нэг 2 өдөр дотор ингээд тасралтгүй сууж байгаа уншчих чинь. Тэгээ манай хамаатны хүүхдүүд ингэж ярьдаг. Танаад ирэхээр аав ээж чинь юу ялаа ном уншлаа, ном шагаалаа гэж загнаадах юм. Биднийг болохоор гэрт тий аав ээж нь ном шагаа гэж загнаадах юм ямар зовлонтой юм гэж тэгж ярьдаг сата. Тэгээ миний баг анх дахь хобби бол ном унших. За дараагийн хобби бол япон шүү дээ. Ер нь л нөгөө үг зээслэх гэдэг юм уу янз бүрийн байдлаар л нөгөө өөрийгөө хөгжүүлэх зорилгоор. За тэгээд тэрүүнтэй уялдаад нөгөө химийн хууль зааж үзсэн, биологийн хууль зааж үзсэн. Тэгээд нэг үгсийн сан бүрдүүлэх тийм хоббитэй. Одоо шинэ багш. За 3 дугаар хобби баг хинт ч мэдгүй хаа. Би нөгөө хэрэгсэн хатгуулаад Оо тийш тий. Facebook дээр тайлбар өгсөн. Хэрэгсэн хатгуулыг нөгөө анх яахтай нөгөө нэг юм фэнкшүү маягаар тийм нөгөө мөнгөний модцоотой байдлаар явж байгаа. Одоо баг одоо сүүлийн үед нөгөө ингээд барьж тавьж ингэж явсаар хагаад нэг юм том метр 1 метр 90 см харьцаатай юм том ногоон дарих болсон. Баг 4 жилийн өмнө хийсэн. Тэгээд нөгөө завтай цаг гарахаараа нөгөө тарин тоолж байгаа гэдэг байна. Одоо хажуудаас амар сүжигтэй тийм багшлаад ногоон дарихын утлаг ч юм уу эсвэл нөгөө YouTube-ээс ногоон дарихын уншлага энэ төр тавьж байгаа. Тэгээд тарин тоолоод тэгж уншиж ойж яваа. Гэхдээ тэр ингээд 4 жил явахтаа ингээд одоо яг ингээд тал юм байна. Нөгөө бүтэн ойдлтай байна. Тэгээд нөгөө байнга ингэж барьж суухгүй. Яг ингээд чөлөө зав гараад нэг жоохон юм хүнд ч бас нэг юм бясалгаж суумаар тийм үе таа. Тийм үеуд өдөртэй нэг сайхан юм нөгөө номын юу тавьчаал тэгээд тарин тоолоод оёол сууж байгаа. Бас үүтэй. Одоо зугаатай ч гэдэг юм үү тийм. За тэгэл нөгөө хүүхдүүдээс сүүлийн нөгөө бизнесээр холбогдоод шийдвэрлэжсэн юм тэрэг ингээд би үлцэл тэгэл бараг 3-4 дахь хоббинд бараг фэйсбүүкээр хүүхдүүдээ хамтдаа олдуулах юм шүү. За хашийн юу гэснээс манай үеийн айгүй их юм ингээд бэлдээд аваад ирсэн байгаа. Тэгээ энэ дээр ингээд альбомнууд байгаа. Ярьж би үзүүлээ яа. Тэгээд гар үеийн бүр дурсамжийн өвгтэй. Тэдгээр юу гинэ? 5 дугаар үеийнхэн бүр юм дурсамжийн өвгтэйгээ 3 урьдчилсан байна. Стогоо ярьж байна. Үе үеийн альбомод нь багш шүү тий. Энэ бас 5 дугаар үеийн 5 дугаар үеийн 2 дугаар анги байсан байна. Энэ дурсамж
Одоо хэдэн жилийн өмнө гэсэн үг вэ? 2006 оны. 2006. Манай 14 жил. 2006 он гэрэл магш яг хэвэр байсан ч тийм. Жохон улаагцч байсан. Уга баг боддгоо байсан. Зүгээр фотошоп бүгд юу байсан. Энэ чинь баг манай сургуулийн түүхэнд хамгийн фотошоп ороогүй. Аа юу оргоороо. Тэгээ баг л ганцхан барьлаа тий. ганц дараал гарсан. Фашн над ирэн засвартай. За энэ болохоор 8 дугаар үе. 8 дугаар үе. Яг манай ангийн 2 дугаар ангийнхан. Том байна. Энэ 14 дугаар үеийн 14 дугаар үеийн 9 дугаар анги. 9 дугаар анги. Дундаа анги гэсэн юм шүү дээ. Бас амар хөөрхөн. Жохоо хөтөд ямарс чангаар харагдаж байна. Одоо энэ 14 дугаар үеийн 12 дугаар анги. Энэ зүгээр доторхоос илүү зүгээр хавцсан л арч. Зүгээр яг юу юм бэ те монтаж юу эсвэл энэ эсвэл нөгөө төгслийн диплом уу те супер авсан. Эвээ энэ одоо яг Монгол улсын хөгжлийн ялгаа юу? Яг юуны ялгаа вэ те? Ч одоо яг 10 жилийн 8 цаг гэсэн шүү дээ. Хооронд. Тэр нэг хөгжлийн төвшнгээрээ бас 8 дугаар үе юм уу гэдэг харж байгаа бас арай ингээд тий. Юу болсон. Арай гоё болсон. Энийг хийж байгаа хүмүүсийн чадвар бас те нэгдсэн байна. Биднийхтэй өмнөх үе нэг гоё байсан. Өмнөх үе маш гоё. Айгуу гэсэн юм. Танахаар яг гарцсан бол. Тэгээ манайх дээр яхахтай тэгээд жоохон туршлага маршлагтай тэгээд энэ чинь бас түүх шүү дээ. Та нар ингээд нарийн анхан бол одоо миний их хөл эндээ ингээд өвдөггүй залгаатай байгаа. Аа тийм үү. Алхаж байгаа нөгөө дүрсийг авсан чинь авсан зурагнууд нь дандаа шаардлага хангахгүй. Тэгэхээр нэг зурагны хөлийг нөгөө зурагны хөлтэй ингээд заасан. Сайн анзаараад гэх юм бол би өвдгөр нугардгүй модон хөлтэй юм шиг юм харагдахаар бас монтаж байгаа. Тэгээ монтаж гэснээс би нөгөө 5 дугаар үеийн монтаж 4 дугаар үеийн монтаж энэ зураг анх авахулчаад багшны зураг авахулчаад тэгээд 6 дугаар үеийн монтажн дээр би зураг авахгүй гэдэг тэгсэн байхгүй. Тэгсэн чинь Марта багш надад нэг юм юм. Миний охин одоо ингээд жил болгоны монтажн дээр зураг авахгүй. Ягаад гэвэл хүн нөгөө хүний ингээд нөгөө залуу насыг те зураг л хадгалж үздэг. Чи ингээд жил болгоны монтажийг ингээд зураг авахгуулаад хадгалаад ингээд яваад юм бол чи түүхэнд те энэ 17 жилийн хугацаанд яаж өөрчлөгдсөн байна ээ гэдгийг харах боломжтой байдаг. Гой зурнууд байна те. 5 дугаар Ой энэ тийм багш шүү. За авч байгаа зураг болохоор нөгөө намайг ажилд орсны дараах анхны Японы хэлний багш нарын бүрэлдэхүүн гуруулахнаа байлаад эхний төрөвч юм багш сургууль төгсөөд ороод ирсэн залуухан багш. За андо багш Японоос ирж байсан. Тэгээ бид гурав нөгөө миний нэг том толгой гаргаж нөгөө галаа багшийг шахсан нэг хөтөлбөр өөрчлөе гэдэг юутай. Үеийн гурван багш. За энэ болохоор анхны анги нөгөө 1 2 4 болсон 5 дугаар үеийн анхны анги харагдаа. Харагдаж байна уу гол нь яг? Харагдаж байгаа болов? Айгу харагдчих. Зарим нь өөртөө зураг харж байх уу? Зарим нь харамааргүй. За энэ нь болохоор яг 5 дугаар үеийн нөгөө 3 дугаар ангийн охтуудаараа зураг авсан. Нөгөө Алта барбекюд орчоод. Тэгээ намайг ажилд орсны дараа жил нөгөө 5 жилийн ой болсон гэсэн дээ. Тэгээ 5 жилийн ойгоор би тэгэд нөгөө хүүхдийн ордонд 5 жилийн ойгоо тэмдэглээ. За тэгээд энэ айгуу дурсамжтай юу нь болохоор миний нөгөө багшуулаад авсан анхны шагналын юм баггүй. Би ороод 1 жил ажиллаад нөгөө хөтөлбөр сайжруулсан гэж сургуулийн захиргаа өмнөлээд үгүй нөгөө арга зүйч багш гэдэг. Багшийн одоо залуу багш нарын хамгийн анх одоо хүрдэг шагнал юм баггүй. Тэгэл явсаар тэгэл боловсролын тэргүүн болсон хүүхдээ. Урлагаараа стан юм биш үү? Хамрын тэргүүн гэсэн. Тэгээ 17 жил ажиллахдаа их ч юм үзлээ. Энэ өндөрлөгөөс. Тэгээ энэ өндөрлөгөөс харахад ер нь бол 10 жилийн ойгоор нэг канкан гэдэг бүжиглж үзсэн байдیں۔ Ер нь бол нэг түрүү анхаа асуусан шүү дээ. Анги болгон чи ямар онцлогтой байсан бэ гэж яхаа. За одоо анги болгоны онцлог гэхээр бодол нөгөө багшийнхаа удирдлагын доор л нөгөө хүүхдүүд чиглэлээр явж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө үе үеийн маань ангиуд спортод бол асуудалгүй. Ямар нэгэн байдлаар одоо спортоор тэнийч дор орохгүй өөр өөртөө аваад чинь. За 3 5 дугаар үеийнхэн бол одоо сакс волейболын авраг маяг байх жишээ нэ тий.
8 дугаар үеийнхэн бол одоо охтууд нөгөө волейболын авраг замэнгүй тоглодог. Яг гарааны 6 тоглоод 7 дахь медаль дандаа надад ирдэг. Тэгээд надад лав одоо 8 дугаар үеийнхний волейболын 2 хүрэл медаль, 1 мөнгөн медаль байдаг. Тэгэл шагналаа аваарай гэх. 14 дугаар үеийнхэн болохоор бүр гоё. Юуны сургуулийн сагсны эрэгтэй шгшээ багийн 5 тамирчин манай. Эмэгтэй тийм, эмэгтэй шгшээ багийн 3 манай. Тэгэхээр чи одоо нөгөө тэгээд гандболын спортын нөгөө улсын авраг мөнгө медаль авч исэн багийн чинь гарааны 4 манай. Энэ яг нөгөө таашны юм уу? Цамдаа тийш сандаа. Эсвэл 17 жилийн цаанаасаа нөгөө ямар сайхан хүмүүсийг гэдэг чинь бурхан над ангиас л анги хаваарч жоохон маргаатай шүү. За тэгээд яг одоо эсрэгээр нь ярих юм бол одоо 17 жилийн шүдний өвчин бас багш нь байна. Тэр нь юу гэхээр аль ч үеийн ангийг өдөрцөн урлагийн үзлэр өрөөсөө явдаг. Тэр явж байгаа. Ер нь нэг явж байгаа. Яг нөгөө тодорхой хэмжээний байр эзлэн л дээ. Одоо 5 дахь үеийнхэн чинь бол бүр гоё юмсэн ш. Нөгөө 3-1 нь манай анги, 3-1 нь спорт авчин, 3-2 нь урлагийн авчин. За ингээд сайхан ижил тэмцээн шүү гэж байна тийм. 8 дахь үеийнхэн бол бас өгөө аваад явсан баг. Гэтэ манайх ер нь бол нэг урлагийн үзлэгээр бас нэг болж байгаагүй. Гэтэ ер нь бол цайны ганцууд байгаа тийм. 12-ийнхэн нэг 14 дугаар үе 12-3-ийнхэн чинь болохоор бүр яг нөгөө 1 2 3 дугаар байрын нөгөө энгийн 12 дугаар ангийнхантай нэг хувааж эзэлсэн тийм түүхтэй. Эхний 3 байрын 6 12 дугаар анги ингээд хувааж авсан түүхтэй. Тэгээд тэр 14 дугаар үеийнхэн болохоор нөгөө шилжилтийн 12 нь энгийн 12 дугаар зэрэг ингээд төсөлтийг явуулсан учраас тоглоом баг нэг зэрэг 6 анги төсөлчихсэн түүх бол баг тэр 12 шин 14 дугаар Хэрэг Саяны багш нөгөө юун дээр асуулт авсан. 10 жилээр бүжиг үрсэн. Хинтээ хос болсон юм. Тэр чинь нөгөө юутай Асман гэдэг нөгөө Америк багшээс. Тийм үү. Тийм. ямар мэн. Нөгөө ингэсэн баггүй тэр чинь нөгөө яг юм партнер гэж байгаагүй. Яг ингээд л нөгөө 5 эрэгтэй 5 эмэгтэй гараад хоорондоо ингээд солилцол. Тэгэл хамгийн сүүлд нэг 2 эмэгтэй дээшээ ингээд өргүүлдэг байхгүй. Тэрний нэг нь би. Одоо тэгэж өөрийгөө жоох реклам. Айсман гэдэг тэр багшаа таг гэдэг. Яг нэрэд юу байсан юм бол тэ. Жоочлаар би анги гэж байна. Яне 15 жилийн агаар нь бас нөгөө ингэж байгаа л надад санал тавиад дуулах уу гэдэг. 15 жилийн агаар нөгөө эмэгтэй багш нар надад юм улаан палачтай гэдэг дуулсан шүү дээ. Тэр нь дуулах уу гэд надад санал тавьсан байна. Тэгэхээр би за одоо болио та 10 жилийн агаар нь бүжиглээд 15 жилийн агаар нь дуулаад одоо 20 жилийн агаар нь агууд нугах юм. Болио та гэж тэгээд хатгалцсан байна. Тэрнээс биш бас дуулаад гэсэн байна. Даадлж ашигтай гэж. Нэг анги нь урлагийн үзлэгээр явахгүй гэж дуулаад байж байгаа онцгүй санагдаа. Энэ 5-х юм уу тий? Анаач нэг 15 жилийн агаар уулзалтай. Сая нэг 5 жилийн өмнө тий. За энэ бол нэг анхаа тэр ана явдаг. 2007 онд Genesis-ээр хамгийн анх их явж үзчихсэн. Такшин гоё дуулах. Сургуулийн сүлд дуугаалсан ганган дуулсан. 17 жилийн түүхэнд одоо хичнээн удаа дуулсан. Ер нь бол бараг лайв босч дуулж эхлэх байсан шүү дээ. Одоо ер нь сүүлийн үед л нөгөө дуу сүлд дуугаад болохоос гадна үзэл санаа гэж нэг гоё юм уншдаг болсон шүү дээ. Тийм. Сая нөгөө цуглахад яг тэрийг уншсан шүү дээ бид нар те. Үзэл санаа бол ерөөсөө яг ингээл манай одоо сургуулийн 20 жилийн нөгөө оюуны бүх юм одоо шилдэг хамгийн шилдэг гэж ингээд нэг хэдхэн өгүүлбэрт маш гоё ингээд үгийн онцтойгоор хураангуулсан юм байна. Тэгээ яг ингээд нөгөө яруу найраг гэхэд бол яруу найраг биш. Тэгсэн мөртлөө цаанаа айгүй тийм яруу хэллэгтэй. Ер нь бол нөгөө хэлний өгч нар чинь юм монгол хэл уран зохиол талтай айгүй ярьж болчихсон шүү дээ. Нөгөө зааж байгаа гэдэг нэршлийн ойролцоо учраас хэлээ ярьтаа болчихсон. Ойролцоо. Шинэ Монголд одоо ингээ байхгүй болсон. Мөртлөө ингээ амар санагддаг юм юу гэдэг вэ? Одоо жишээлбэл маш эрх таалан би цэгэр ком хоолнысаа байхгүй байх гэж боддог байхгүй юу? Байгаа ш тэр намайг анх ажилд байхад тэр цэгэр савны чи өмнөх арай ийм том хэд дөрвж юм. Ха тэрийг санаад идэв.
Тэр хоолны чинь нөгөө 500 төгрөгөөс авах ба. Тэгээ порц нь аягүй ер нь нөгөө бараг л эрэгтэй хүний порц л байсан. Та идэв порц атлетээс шиг самбараа үеих. Эдгээр чинь бүр нөгөө долларын төлбөртэй үеих. Хамгаар үеих юм байна тийм. Төлбөрөө доллар ком бол ямар үед байсан? Хэд байсан бэ? 500 Бид нэр 600 байсан. 800. Ийш аа. Тэгээд үеийн тэр хом юу гэж хэлсэн. Тэр цэгрээр идсэн байна. Арай үедээ байсан уу? Тэгээд том үедээ байсан байж та. Манай бүр дээд үеийн симпайнерийн том үедээ болсон нууцаа. Тэгээ цайны газартай холбогдох одоо нууцаад хэлэхэд 17 жил Алтай агчийн гарын олог гэж байгаа. Гэтэ тэр дотроос нэг бараг 5 жил шахам дараалаад идээд таргалгүй өдөр шагналыг авсан байх. Тэгээд болгоны шинжилээр за идээд таргалгүй. Агшрын шинжилээр. Номинац шагналаа гардууд яг компьютер миний нэр тодорч. Ааг явах яах вэ? Заримдаа эрдэнэ ягч хоолыг явуулчих. Тэгэхээр эрдэнэ ягчийн хоолыг үгүй. Сургуулийн сайн газар. Идээд таргалгүй гэж гэрэл магш мисс багшаа тий ер нь амар юутай байдаг байсан ч тий Энэ олон одоо л жоохон иймэрхүү болчихсон. Одоо ч гэсэн миссээрээ тэгээд нэг асуулт болохоор танд нөгөө нэг шавнараас чи юм хайрын захиа ярьж байсан. уу яа. Хайрын захиа гэдэг чинь нөгөө хайр ингээд янз янз байхлаа. Гэхдээ нөгөө шавийн хайрын захиа бол гэсэн. Тэр жишээлбэл шалгалтын материал тий. Нөгөө шалгалтын амжилттай хийж чадаагүй хүмүүс нэг шалгалтын материал хандаад хайрт багш минь ээ. Намаагаа уучлаарай. Би энэ удаагийн шалгалтанд сайн бэлдэж байсан бай. Намаагаа харж үзээрэй. Тийм хайрын захианууд бол байдаг жилдээ нэг. Ерөнхийдөө нөгөө крашчихсан тийм юу тохиолдол байхгүй юу? краш гэдгийг би ойлгохгүй шүү дээ. Та нар одоо тийм миний орчихсан гэсэн үг байна шүү дээ. Мэдгүй одоо байдаг л гэдэг дээ илэрхийлэг бол болохоо. Тэр одоо ингээд чимба илэрхийлээд байна. Найз шүү гэдэг байна. Одоо 5 дахь үед нөгөөд чи ирэхээр анги ах мөхөл гэж ярьдаг болсон багш маш чи. Бахалц анги. 5 дахь үеийнх маань нөгөө төгсөгчдийн тэмцээнд оролцоод нөгөө ер нь бол ингээд сүүлийн 3-4 жилийн мөнгөн медалууд бүгд авах. Тэгээд шагналынхаа нөгөө мөнгөн медалуудыг хувь хүн аваад чинь нөгөө том өргөмжлөлүүдэд дандаа надад үлдээчихдэг. Одоо би баг архивлах юм бол миний төгсгөн баг бүх үеийн юунууд байна. Өргөмжлөлүүд бүгдээр юм. Зарим нь бүр гайхмаар хүш манай ангийн шагнал авчихсан юм уу гэж бодмоор. Ер нь бол тэгээд нөгөө ангийн хүүхдүүдийн гаргасан амжилтанд би нэг яагаад те шагнал гардуулахаар анги өдөрцөн багш тэр гээл харахаар би амар баярлалаа. Айгуу гоё асуулж бассан гэдэг. Тэг ер нь бол ард нь би байсан шиг. Тэг яг үнэндээ бол тийм байгаагүй те. Хүүхдүүд маань өөрсдөө нэг хоорондоо зохицоод энийг анги тэрийг хийгээл бас төлөв өгчтэйсэн байна. За яа зэдүүлгийнх нь боо халаалт бас нэлээд яваад 50 минут өнгөрчтэй. Тийм байна. Бас уул нэг 30 минут гэж хэлжсэн чинь 50 минут болсон байна. Би одоо юу аж хаа. Нэг үе нэг хамгийн зугаатай нэг. Тэгээ ерөнхийдөө бас өнөөдрийнхөө лайвыг хэлээ. Тавар үеийнхэн маань нөгөө айгүй хичээлийн дараа хичээл 6 цагийн хичээл орчоо. Араас нь нөгөө сонгоо орчоо. Тэгээд нөгөө өдөр болгон шахаа баг ингээ уулзалтанд ордог гэсэн юм. Яслын тийм. Тэгээд тэгээ гутаа тайлаад өрж тавьж байгаа л нэг гардаг. Тэгээд цэнхэр өвснээс чи өмнө бод үзсэн. Тэр нөгөө ялцраад цэнхэр өвснээс. Юу дараад тэгээд манай симпайнер юм энэ тэр үнэр танаар шингээд бид нар солижсэн шүү. Цэнхэр ч юм уу. Тэгээд хүүхдүүд маань нөгөө өдөөс хойш ажилласан ингээд заримдаа нөгөө өдөр болгон тийм юм яваад гарч юм байна. 5 дахь зэрлэг тийм 5 дахь концерт хийрээ юу. Тэгэхээр ер нь бол ингээд ер нь байгаа. Гэхдээ та нар үеиг бол арай зөөлөн үе ангиар аваа. Зэрлэгээс амар том зааж ихээр аваа. Одоо нөгөө чимбагийн ангид хичээл орж исэн үедээ холбогдоход маш өргөдөө хичээл ороод суудсан чинь одоогоор бол хойш харсан цонхтой анги штэ. Хичээл ороод байжсэн чинь дээдлийн давхраас нэг цүнх унахгүй юу? Тэгээ нөгөө хүүхдүүд маань нөгөө дасгал хийгээд бүгдээрээ нөгөө ном дотроо харсан байсан чинь хин ч хараагүй. Хөө сая юу болсон бэ гэсэн чинь мэдгүй багш. Одоо хараад гэсэн чинь дахиад нэг цүнх.
Энэ одоо яаж байгаа юм болоо гэж гайхаад байсан. Тэгээд нөгөө хоёрын дөрөвнөөс одоо Чимбагийн ангийнхнаас нэг нь явуулаад гадуур унсан цүнхийг бүгдийг түүгээд ирэх. Явуулчихгүй. Тэгсэн чинь нөгөө манай яг тэр хоёрын дөрөв дээд манай нэгийн хоёр байлаа шүү дээ. Миний анги байсан. Нөгөө хэд чинь нөгөө өдөөс хойш ажиллаж зүгтаагаа цүнхээ гаргаж шидчихэд би энэ тамар гадаа орно гэдэг. Гараад бүх гэжсэн чинь гараад ирсэн чинь цүнхүүд байхгүй. Тэгээ би буцаагаад нөгөө цүнхнүүд нь байж байгаа та нар яагаад ингэж байгаа ингээд. Тэгээ тэр үед бас тэр ажиллаж зүгтаагаад нэг хоёр давхрын цонхноос өсөрсөн түүх бүх байдаг шүү. Маасан тэр байдаг. Цайнаа ингэ тэрийг цонхоор нь гарсан хүмүүс мэдж байгаа хөө. Надад өөрсдөө мэдж байгаа хөө. Би хаа дэнгүү. Дэжгүй ах гэж бодсон. Бодвол бүгдээр ингээл гүйл гараад яасан мөлөө. За 8 дугаар үеийнхэн даалахад бид хэд нөгөө ачууртай ийш нэг зугаалганд яваад. Зугаалганд явж нөгөө тоглож байгаа нөгөө халуун тоогон дээр бол будаатай урах хийж идчихсэнгүй юу? Одоо тэр санаж байна. Нөгөө халуун тоогоо залгаад доор нь ингээд мах ногоогоо хийлээд дээр нь тийм удаагаа хийчээд тэгээд хөтүүлээ нөгөөдхөө мартаа тоглоод явцсан хэд амар тийм төвдлэгдсэн амар херос болсон хоо хувааж идчихсэн нэг тийм. Тэгээ үнрээр нь үнрээр нь мэдээ. Төлөвхийн үнрээр нь мэдээд хүүе хоолоо мартсан байна гэдэг бүгдээ бүлдээ. Хоолоо мартаж явжсэн нэг түүх байгаа. За 14 дээр үеийнхэн талаар бүр амар олон хөвгөлтэй юм аа. 7 дугаар ангид манай ангийн нэг охин ангиасаа 50000 төгрөг алдчихлаа. Зин таврыг хичээд ороод ирсэн чинь миний 50000 төгрөг алга байна. Тухайдаас 50000 төгрөг аваад мөнгө байсан л дээ. Хоод ком олж 1500 байлаа. Тэгэл 1500. Тэгээ би ангийнхнаа ингээ нэгжин гээ. Тэгээд ангийнхан тэгж асуухад одоо ч хүүхдүүд л байж тээ. Нөгөө дээр нэг юм аваарын тохиод дуурайдаг нэг юм цагаан мэд юм чийдэн яаж. Тэрийг камер гэлчихгүй. Одоо энэ чи одоо камер штэ. Одоо техник технологи хөгжөөд бүх юм нэг дор хийдэг гэсэн камер. Тэгэл ерөөс хүүхдүүдийн царайг харсан чи ерөөс юм айж байгаа хулгаж байгаа юм хөврөл байхгүй. Тэгээ энэ одоо ямар ч юм хулгай бол гараагүй юм байна. Энэ хүүхд юм хайгаа олдгүй байгаа гэж магадгүй. Чи юм аа үз наатаа ингээд бүгдийг ингээд одоо дэвтэр намаа бүгдийг ингээд нэг хүрчлээ үз. Тэгээ нөгөө хичээл тавьсан болохоор нөгөө ангийнхнагаа тараасан. Тэгээ нөгөө чи үзэж хайж яасан чи нөгөө Зэнсэн өмдний нэг жижиг карман тэр бүр ингээд баг хөдөлж байна 16 тэр 20 өгөх гээд хийсэн. Амар жижигхэн болгоо хийсэн. Тэрийг хайгаа авах. Тэгээд юу яатсан. Дараа нь 7 дугаар ангийнх маань одоо ч гэсэн баг юу яадаг л да 8 дугаар ангийнхантайгаа шалаа угаадаг л да. Тэгэхээр 7 ишийнхэн маань нөгөө шалаа угааж чадахгүй байсан байхгүй. Ерөөсөө угааж чаддгаа. Тэгээ энэ яг Б корпусын цав цагаан шалтай. Ер нь угаагааг бол мэдгэтгэв. Тэгээ нэг өдөр нөгөө өглөөний ээлжинд би 4 цагийн хичээлтэй байгаад манай анги үдээс шортсон. Тэр хоёрын хооронд 2 цагийн зай авахаар анги дотроос нь төвчж байгаа. Тэглээ аваач өнгөлөж байгаа. Тэгсэн чи эхнээсээ хүүхдүүд дээр хаалганы завсраа багшаа тусалъя гэж арилал. Та ганцаараа тий ганцаараа угаагаад байгаа байхгүй ингэж угаадаг ингээд харуулдаг. Тэгэл эхнээсээ багшаа тусалъя би орё ядаж усын чинь зөөгөөд би явмаа гэж арилал. Тэгээд анги онгоолгоо зааш халыг ингэж угааж болд юм байна. Та нар одоо ингэж угааж шиг бичгээд тэгээ гараа авчихсан. Тэгсэн чи эхний цагт батарч манай ингээд базар зэвч батарч хичээл ороод хонх дугаараад 2-3 минутын дараа амар ууртаа буцаж ирээ ширээн дээр ингээд дэвтрээ ингээд хайсан. Гэрлээ авшаа та ангийнхнаа яатсан юм бэ? Яасан гэсэн чи манай агш шалаа угаацсан та гутлаа тайлж ор гэсэн. Гэсэн чи гүүгээд тавьсан чи манай анги бүгдээ ингээд тайлж бүгдээ ангидаа ороод гүл мэдсэн суудсан. Тэгээд манай багш шалаа угаацсан та гутлаа тайлж хичээд орж байгаа багш нарыг тэгээд батар би одоо тэгээд хүүхдэд таа өмнөхөд үзсэн. Тэгээд очиж нэг хүүхдэд гээгүй энэ шалаа чи нэг удаа угаагаад насан турштай юм байх юм шүү. Тэгээд бүгдээрээ хэрэглээд гэр болоод дахиад угаах юм чинь. Тэгээд ярьжсэн. Тэгээс нөгөө талаас нь залхуураа даа. Тэгээд ерөөсөө ингэж дахиж мохоо олохгүй гэдэг амар. Би бол эсрэгээр нөгөө хүүхдэд маань одоо хайртай мэн гэж ойлгосон. Багшийнхаа тэр хөдөлмөрийг бас харж шít. Багш маань ингээд л нөгөө дотроос төвчсөн. Тэгээ хэнийг ч оруулах өөр ингээд шалаа мөлхөө угаажсан тэр байдлыг харчаад багш маань ингээд мөлхөө угаасан. Би одоо тэрүүн дээр гэдэг ийм хайр байсан юм байна. Тэгэл 14 дэх үеийнхээ бол зөндөө баян чандмын яваад нөгөө хөдөлмөрлөн байгахаас өмнө би тэгээд баян чандмлаа яваад нөгөө малчтад тусламж хүргэж өгөөд тэгээд цасан суугаад аавын цээж гэдэг машин байлгүй ингэж маргалдаад
Тэгээ аавын цэжүүд машин биддэг юм чи та нар мэдгүй үү? Та нар бол мэддэг л ахтай. Гэсэн чинь нөгөө сумын төвөөс бидэрт нөгөө цасан цуусан машиныг гаргахад тэгээ аавын цэж ирж байгаа байхгүй. Гэсэн чинь хүүхдүүд алсаас арчаад багшаа наадах чинь давхар кабинтай портер байна гэж намайг заглаа. Тэгэхээр үгүй ээ миний хүүхдүүд аавын цэж гэдэг машин байдیں۔ Гэсэн чинь нөгөө чинь машин нөгөө замаас гараад цас руугаа яваад ирсэн чинь бүр царай начин болоод ийм машин байдаг юм гэж. Тэгээ нөгөө кабин дотор суух юм баггүй. Бүгдээр твшин дээрээ сууж яваа гэж. 14 дэх үедээ зөндөө байна. Дурсамж аа. Тэгэл нөгөө үе үеийн хичээл орж байгаа анги мангинд дурсамж байлаа юм. Зөндөө юм байл та. Одоо сүүлдээ бүр нөгөө олон үеуд хоорондоо холилтой тэгэхээр сүүлдээ ингээд нөгөө чи 11 байлаа, 12 байлаа, 8 байлаа, 9 байлаа ингээд баг орд нь холих жишээ нь л болж байгаа байхгүй. За тэг яг аль нь хайртайсан бэ? Хамгийн сүүлийн асуулт. За тэгээд энэ олон үеийн чинь яг аль үеийн хайртай байсан те. Одоо би нэг юм лээ. За 17 жил ажиллахад би ерөөсөө нэг 2-3 үед огт хичээл орж байгаагүй үе байсан юм да. Тэ. Одоо жишээлбэл 15 дугаар үеийнхэн би ерөөсөө хичээл орж байгаагүй. Гэхдээ 15 дугаар үеийнхнийг 12 дугаар ангид орохт нь бол нөгөө биолог, хими их байл зааж ирсэн учраас бас орсон гэж тооцчиход бас үгүй ах л гэж бодож байгаа. За тэгээд 18 дугаар үе одоогийн нөгөө 21 бишээ 19 дугаар үе хайртай. Бас огт хичээл орж байгаа. Тэгэхээр нөгөө 17 жилийн түүхэнд одоо 14 үед бол хичээл орсон болж таах гэдэг шүү дээ. Баг нөгөө 1-2 дугаар үеийн үед бол хичээл ороогүй л дээ. Тэгээд бодохоор үе үеийнхэн шамтай байна бид. Тэр нөгөө заавал даасан анги ингэж ялгуурлахгүйгээр бүгд нь яа гэвэл Чимээ тэртэй юм уу? Бид яаштай. Тэртэй юм уу? Хурцаа хайртай юм уу? Юу байлаа? нэр анги зүснэс ингэж яах юм. Юу зүгээр яг бид нар сайхан ингэж нөгөө хөгжилтэй сайхан дурсамж ярьж штэ. За энэ хугацаанд бас нэг юм нөгөө багшны амьдралаас юм гониг тохиолдох үе бас байд юм лээ. Би тэрийг одоо энэ 17 жилийн үед нэг 2-3 тохиолдолтой баг яваад байна. Багшны хувьд нөгөө өөрийнх нь хичээл сайн байсан хүүхдүүдийг айгүй нөгөө хайртай шамраа гэж бас бодох тийм тохиолдол байдаг л да. Тэр үн дотроос одоо нөгөө их байландаа айгүй сайн байсан. Одоо их байландаа миний одоо заасан болгоны бүлэгээд авчдаг тийм мундаг хүүхдүүд дотроос нь одоо миний мэдж байгаагаар бол нэг юм 3 хүүхэд одоо ертөнцийн мөхсөг үзүүлсэн байдаг. Тэр чинь одоо миний 5 дугаар үе дотор миний нөгөө сагсны хайртай юм байна. Одоо хамсалтайгаар нөгөө ертөнцийн мөхсөг үзүүлсэн тийм юм байна. Тэр бас багшны амьдралд бас гониг зовлон янз бүрийн тохиолддог. Өөрийнх нь хүүхдийн яг өөрийнх нь хүүхд байж байгаа нэг нь байхгүй болчиход бас эвгүй л байна. Тэгээд яг го залуу багш байхдаа бол одоо та нар хичээл хий одоо хичээлэл чухал шүү гэдэг байсан. Одоо болохоор нөгөө эсрэгээр нөгөө ээж хүн те одоо юу гэмдээд одоо нас яваад те бас нэг тодорхой хэмжээний амьдралын сайн мод нарийн ширнийг ингээд мэддэг болоод ирэхээр хүүхдүүдтэй ерөөсөө дандаа энэ амьдралтай зөвлөх. Одоо та нар ирээдүйд эцэг их болно. Тийм учраас хүүхдээ юм. Одоо ерөөсөө ингээд 5 дугаар үеийнхэнтэй уулзаад дандаа ингээд хүүхдээ хүмүүжлээ. Ерөөсөө та нар хүүхэд авах юм байсан гэж ярих юм. Харцангуй баг болоод эсрэгээр багшаа би тэдэн хүүхдээ одоо хүүхдээ ямар сургуульд ороод явах вэ гэвэл дандаа хүүхдээ хүмүүжил хүүхдээ яаж сурах гэж гэдэг юм уу тийм зөвлөгөөнүүд болоо. Тэгээд ерөөсөө нөгөө хүүхдэд хүргэж байгаа зөвлөгөөнүүд нь дандаа амьдралын жишээтэй байхаар. Тэгээд би нөгөө хичээл заахтаа нөгөө айгүйх зүүрц зөв хэрэгэлдэм байна л да. Би тэрийг өөрөө юм нэг анзаардаг. Тэгээд нэг юм тайлбарлахаараа нэг зүүрц зөв хэлдэг юм. Тэгээд надаас нэг 6 дугаар үеийн лөө 7 дугаар үеийн нэг шамбан ингэж асууж. Багшаа та энэ олон зүүрц зөв цэжлэн сууж идэв юм. Би одоо ингээд ном дэлгээ зүүрц цэжлэн. Тэгээд нөгөө манай эмээ ингээд юм ярихаараа ингээд толгоо орж ярьдаг. Зүүрц зүгээр агих ярьдаг тийм юм байт юм гэсэн чинь танаа эмээ их боломжтой хүн байх гэдэг. Нэгдүгээр ангитаа одоо нөгөө дээр үеийн хүмүүс чинь нөгөө сургууль гэж юу байх вэ тийм. Тэгээд нөгөө нэгдүгээр ангитаа 1 сар суусан одоо боломжтой бол одоо манай эмээ одоо ихэр бол одоо магистр доктор байх гэсэн чинь төөх ямар сайн ганцхан сар нэгдүгээр ангитаа суучих. Тэгээд тэр олон зүйлс гэж. Тэгээд яг тэр асуусан үед нь яг нөгөө монгол хэлний багш нар нөгөө зүүрц зөөг нөгөө гурамсан үг энтрийг тээжлэгсэн юм байсан шиг байна. Тэгээ нөгөө багшаа та яаж энэ олон зүүрц зөөг тээжлэх юм бэ гэж асуугаад байна. Одоо яг санаж яг тийм. Дээрээс нь
айгүй тийм монгол хэлээр буулгах гэсэн байхгүй. Бусдаар үйлдвэрлэх юм би гэдэг. Ингээд хэл дээр энэ дүн чинь юм шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө эрдэнэ самх шиг л зургаасан юм байна. тэгээ дээрэс нь айгүй их тийм янз бүрийн түүх ярьж өгдөг шүү дээ. Амаа ангасан чинь ангас багшаа хайпрыг ярьдаг. Тэгээ амгүй хүн чи яасаа гэж. Тэгээд заримдаа нөгөө хүүхдүүд ч одоо бидний нөгөө хичээл заах нөгөө онгодыг оруулна. Тэгээд нөгөө анги дотор юм заримдаа ингээд нэг анги нийтээр нэг юм гонигдсан байж байгаа юм уу тийм эсвэл анги нийтээр аюу юм хөөрцөн довтлцсан тийм байв багш тэрийг бас нөгөө агаар уншина гэж ярьдаг шүү дээ. Тэр агаарыг бас аюу их унших хэрэгтэй байна. Тэгээд анги дотор одоо бол жоохон нөгөө олон анги төгсгөл олон үед хичээл заагаа жоохон туршлага баг сонирхолтой юм л та. Тэгээд нэг анги өглөө ангитаа ороод нөгөө 7:50 цаг гэж ярьдаг шүү дээ. Тэдлээ ороод ангийнхаа нэг хүүхдээ нэг жоохон дүнсгэрдүү ч юм уу эсвэл нэг юм хувцас хайшааж өмссөн ч юм уу тиймэрхүү хүүхдүүд бол ингээд ажиглал тэгэл дуудаж нөгөө тусдаа уулзаад яасан юм юу болсон гэдэг юм. Тийм л болоод байна л да. Тэгэл багшийг одоо яг л нөгөө багш болгож байгаа хүн болгож байгаа ажлын дадлаг туршлага суулгаж байгаа гэдэг таана шүү дээ. Та нартай нөгөө харилцсныхаа үндсэндээ л бид нэр ингээд үд үзэхтэй байгаа гэсэн байна. Одоо төгсөгчд маань ирэхээр одоо багш нараа хараад та нар яагаад хөшөлдөг юм байл гэж бид нэр хөшөл боломж байхгүй байна. Дандаа юм нөгөө хүүхдийн инээ цалигсан сайхан юм гэгээлэг орчинд тэгээд дандаа юм зөв энергийн дом байж байгаа. Бид нэг гонёглах одоо юу гэдэг нөгөө сэтгэлээр унах тийм юм. Одоо баг эсрэгээр нөгөө би өвдөд гэртээ ингэж байж байгаа та. Бушуухан л ажилтаа яашгүй идтэйгээ шуугддаг тэгэл. Одоо тэгээд ингэж хөл орой болоод сул эзүүрч юм уу бид нар хүртэл ингэж нэг сониос дүнсгэр болоод нөгөө багш нар хоорондоо ярьж байгаа сэдвүүн бол дандаа л нэг хичээлийн тухай одоо хичээлээ яаж явах одоо тэрийг яаж заах юм ахвал болж байгаа юм. Гэтэл чи хүүхдүүд бид нар хөө чи өнөөдөр яатсан гэж ингэж тэр одоо тийм хүүхдүүдээ одоо намайг одоо жоохон хүүхдүүдээ бүдүүлэг нэлдэл гэж бодох. Би одоо нөгөө надтай нээлттэй харилцдаг юм хүүхдүүдээ дандаа бацаана гэж. Сайн бацаана. За би ингээд дөрөв бацканаа сууж байгаа. Бацаанууд олон мундаг шавнараа хүн болгосон хамтдаа түүх бүтээсэн гэрэл магштай баярлалаа. Баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлэх юм шиг манай лайвын хаяаны ивент тэгч ивент тэтгэгчээр банана мол ажиллаж байгаа тий. Тэгээд бананы молны төлөвлөгч ирсэн байна. За ерөнхийдөө лайв хэдүүлээ өндөрлөцгөө. Тэгээд хамгийн анхнаас ч юм байна гэл маш юм байлаа. Маш гоё ярьлаа. Тэгээд цаг өнгөрцөн байна. Тэгээд нэвтрүүлэг өнөдөр дуусгая. Цаашдаас 7 хоног болгон бид нар хагасан өдөр багш нартайгаа ингээ уулзах учраас бүгдээрээ маш гоё оролцоод тэгээд маш гоё хөгжилтэй нэг цагийг өнгөрөөцгөө гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр маш олон бэлэг байна. Тэгээд юу яач вэ? Эхнээс нь би за идрээ төрж байж байгаа. Яг хурхан зүгээс багштай зөвлөлөд бас яг бэлдсэн бэлэг маань байгаа. Тэгээд манай банана мол бас байгаа шүү. За тэгээд бананаг сайн сурчлаарай. Үүгээр далимдуулан. Энэ болохоор сая манай одоо нэг шууд нэвтрүүлэг ийм амар олон спонсортой эхлэх бас сони юм те. Сая бид нар бас лайвынхаа хажуугаар подкаст хийж байгаа. Тэгээ подкастаар маань нэгдүгээрийн төгсөгч Зол Жаргал Симпай маань оролцсон. Монсоос бас яг ингээд ийм гарын дэлгүүдийг тэгээ давхааны багцыг тийм бас өгж байгаа. Мэдээ олсон байна. Тэгээ ийм маш олон бас цэцгүүдийг бидний зүгээс Мартин 8-ын бэлэгээр өгч байна. Энэ болохоор сая галаа багш маань болон Зулаа Симпай маань Зулаа Сэхэл маань танаас жоо шүү. Тэгээд яана итгэх хайрын юм. өнөөдрийн бас Мартин 8-ны төчнөр оролцсон. Адамдөрдийн бол кофейда бас яг яа ясаа ахсан бэлтээ. Агуу дээ баярлаа. Цаг цаваа гаргаж ирсэн баярлаа. Маш баярлаа. Тэгээд гэрэл магш маань тэгээд ер нь амар орчин үеийн хичээлээ заадаг. Тэгээд одоо ч гэсэн яг нэрэл юм шиг байна. Тэгээд 17 жил багштай багш гэдэг нь жоохон хөгшин маягтай болж байна шүү дээ. Тэгэл яг ямар стил яг тэр хിവэрээ. Стил өөрчлөгдөж байгааг одоо шавнар маань хийж байгаа. Багштай юу хүмүүсгүй байсан чинь өнөөдөр юу хийсэн байна. Би дандаа өмчтэй байж байгаа. Тэгэхээр багштай ямарчсан зөндөө олон төгсөгчдийн хүмүүс баярлалаа гэж хэлээ. Тэгээд
Японы хэлээр яг цаашдаа нэг их сургууль Японд яваагүй байлаа ч гэсэн бидний бүгд сурч ирсэн ямар нэгэн байдлаар бидний амьдрал хэрэг болдог байхгүй тий. Монголд ажилласан жаадаг ч гэсэн биднэрт ямар нэгэн байдлаар амьдралд маань маш том өөрчлөлтийг хийж өгсөн. Тэгээ гой гой яриануудыг хийж өгдөөсөн багштай баярлалаа. Өнөөдөр нөгөө гол дүр тоглоод дандаа өөрөө ярьсаар байгаа нөгөө хоёр өрөвдөж ирсэн шавнараа ерөөсөө яриулах боломжтой. Цаг аваад хоригдж ирсэн хоёр сенпай кохай хоёртай баярлалаа. Намайг баяртай цагаа гаргаж ирсэн баярлалаа. Бас яг яриан донд орхисон юм байл гэж бодсон шүү дээ. Нөгөө эцсийн үг хэлээ шүү дээ. Би цаг муухай юм байлээ. Яг нэг минутыг тийм хааштай зэрэглээ. за баярлалаа. Баярлалаа. Ангийн Өөрөө сонгоод авсан юм байна. намайг харж байгаа тийм Гар үеих гэж ерөөсөө хэлж байгаа яаж байгаа нөгөө хүн чинь нөгөө характераасаа байдаг. Хараад за ямар ч байсан нөгөө миний заавраар ангийнхнаа хөдөлгөөх юм байна да гэж намайга ангийн дараа ойлгосон. Ука маань нөгөө сургуулийн дизайнер ээждэг анх нөгөө загвар ээж нь загвар хамтдаг. Тэгээд нөгөө өөр хөгдөг байсан. загварын сонирхолтой. Тэр нэг сургуулийн хэл хэдэн удаа нөгөө тийм өсвөлж энэ даалгацсан. Ер нь бол одоо хааштай би шинжлэлийн болоо ийшээ захиалъя гэж бодож байгаа. Төсөөд ерөөсөө хайцсан. Тий, ерөөсөө сумата. Би гэхдээ айгу сүүлийн 2 жил сурсан. Шинэ Монгол. Тэгээ 2 жил сурсан. Тэгээд гэлмагч дээр 2 жил сурсан. Сайн ингээд дурсан ч би байхгүй. Гэхдээ яг чинийг яриаг болох зөндөө тарсан. зөндөө За тэгээд маш их цаг аваад ярьсан баярлалаа. Үеийн төлөөлөл байгаа. Тэгээд цаашдаа бас багш нар маань оролцох бах. Үзэж байгаа хүмүүсээ ангийнх нь багш нараас удахгүй оролцох бах. Идэвхтэй оролцоорой. Тэгээ бас нөгөө дараагийн лайвуудаар одоо хэн багшийг оролцуулмаар байна гэдэг бас санал хүслүүдээ өгөөрэй. Тэгээд тэрнээс харж аваад хамгийн олон нөгөө санал хацнаас нэхлээд бид оролцуулаад явах болно. За төгсөлтөндөө ганцхан мэдээлэлгээд шилээ. Йоо багш болох нь ийм бодлоо шүү. Нөгөө микрофон бариул нэг цаг гэдэг шиг. Боломж алдвал ерөөсөө нөгөө үгээр илэрхийлж идэг юм байна. За төгсөлт нь юуны өмнө нөгөө 20 жилийн аяга огтж байгаа нийт шинэ монголчуудтай айн баярын төргий. За тэгээд ер нь бол нөгөө сайн хүмүүс ууцах хэвээр хүмүүс уулздаг ийм юу байна те. Орчлонгийн одоо зүй тогтол. Тэгэхээр бид нарт нэг юм шинэ Монгол гэдгээ овоглох нэг юм амьдралын үе бид нар таарчээ. Тэгэхээр одоо миний хэлж байгаа үг бол одоо намайг бий болгосон, намайг ийм олон шавнарсан. Намайг одоо шинэ Монголтой ховсон тэр нэгэн сонины зардыг баярлж байна. Тэгээд ер нь бол намайг бий болгосон миний амьдралын одоо зам мөр тийм миний одоо хоолоо олж идэх энэ бүх юм боломж болцоод олгож өгсөн шинэ Монголоо одоо маш их баярлалаа. Тэгээ надад одоо ийм их надад одоо ийм их өндөр ихтгэл үзүүлж одоо олон үеийн олон шавнартай болгож байгаа юм сайхан сургуультай би ч гэсэн өөрийнхөө одоо чадах чимээгээр хөв нэмрээ оруулаад би бас одоо нэг шинэ Монголыг бүтээлцэж байгаа нэг эд гэдэг хараа тодорхой одоо үүрэгтэй гэдэг юм уу тэр үүрэг авах цаглаад өөрийнхөө чадах чимээгээр одоо хэдий хүртлийн сургуульд ажиллах одоо хувь зохиол байдаг тийм хэдий хүртэл ингээд ажиллаад нааж бодож байна. Одоо эхнээсээ зарим нь нөгөө багшаа таны ангид хүүхдээ оруулъя гэсэн хүсэж байна. Бараг та нэгдүгээр анги багш болохгүй мó гэж асуух нь холгүй юм яаж байгаа. Тэгэхээр нөгөө багшийн ажлын тэр нөгөө сайхан юм залгамж холбоо. Одоо хэрвээ би бас нөгөө та нарын хавчаар одоо сайн сайхан яваа муухан багш байсан бол бас магадгүй юм бол тэ удаан удаан жил байхааргүй байсан байх гэж би хөвдөө боддог. Тэгэхээр ямар ч байсан 20 жилийнхаа одоо басхан дээр 17 жил ажилласан гэдэг түүх надад бас ингээд бүтээж өгсөн шинэ Монголда маш баярлалаа. За баярлалаа. Гэлмагшиг арах сайхан байх шүү. Дэлхийн өнцөг болон мөрөөс багшигаа харж мэдчилж байгаа. Тэгээ дараагаас лайв хадгалж болохоор хүмүүс нөхөд үзээрэй. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа. Баяртай. Дараагийн дугаараараа.
Баяр.